бацхан уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Энэ цаг мөчид дэлхийн тогооч нарын баярыг өгтөж, хайртай гэр гүйгүүлэгч бүсгүй Ваниада хэмээн хаяглаж, ханыхан зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр ажиллаа хийж байгаа эрхэм сайхан бүсгүйг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Алаг дэлхийг гэрээ Хамаацхан уу? За манай мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид эрхэм нэгэн бүсгүйтэй үргэлжлүүлэхээр нийслэлийн налах дүүргийн 187 дугаар цэцэрлэгийн тогооч бүсгүйг зорин хүрэлцэн ирээд байна. Юун төрүн таны өдрийн мэнд хүргэе. баярлаа. Чамдас энэ өдрийн мэнд. За баярлалаа. Тэгэхээр Ваня хичээ өчигдрөөс эхлээд таны амьдралд бас нэгэн сайхан баяр түүлийн явдал тохиолдож байгаа гэдэг сургаар гинтийн бэлэг барихаар ирсэн. Ямар баярууд үргэлжилж байна? Тогооч юм баяр, миний баяр. За тэгээд баяраа сайхан нэвдэглэж байна. Сайхан нэвдэглэсэн. Тэлгүй яг хөө тэгээд олон мэрэгчлүүд байдаг. Тэр дундаас онцгойлон тогоочийн мэрэгжил бол маш гоё буянтай ажил гэдэг. Сэтгэлээрээ чансан цай бүхэн нь дэм болж, хайраа шингээж хийсэн хоол бүхэн нь эм болдог. Хайртай тогооч бүсгүй танд гэж хаяглаад маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Тэгэхээр ер нь бэлэг хинээс бол таамаглаж байгаа юм байна уу? Стамтгай. Стамтлахгүй. За тэгвэл хоёлаа энэ гоё сэтгэл шингэсэн 5 дүүрэн бэлэгний эзэн хэн болохыг хамтдаа тодорхой болгохын тулд эхлээд дүүгийнхаа хэл хөвгийг маш сайн анхааралтай сонсоосоо гэж хүсэж байна. Гэрт минь нүмер, гарт минь түшиг, энхэн биеинд минь чимэг болж яваа, эрхэм хайртай гэргийн минь чамдаа баярын мэндийг хүргье. Хайртай шүү. Хүний орчлонд учирснаас хойш хайртай л гэж хэлсэн болохоос биш ханыгаан би ер нь баярлуулж үтсэн билүү дээ. Дутуу амьдралыг дүүрэн болгохын тулд дундуур бүхнийг бүтэн болгохын тулд зах хязгаар нь үгийн орчлонг хамтдаа зовлон жаргалан хуваалцаж яваа хань минь чамда баярын мэндийг хүргье. Ороод л ирэхэд дүүрээд л явдаг бидний гэр орчлонд харин чамтайгаан учирсан талархаж явдаг шүү хань минь. Одод тэнгэрийн дор орчлон гүйгүүлэх өргөө гэрийг минь гэрэлтүүлж яваа хайртай чамдаа баярын мэндийг хүргэж байна. Ах нь хамгийн азтай юм аа мөлдрөө. Хамгийн амттай хоолыг гэргийнхаа гараас иддэг, хамгийн гоё хайрыг энэ бүсгүйгээс мэдэрдэг учраас энэ цаг мөчид ажиллаа хийх жагт нь очиод айгүй гоё баярлуулаад өгөрөө гэсэн. Тэгэхээр таны хайртай хань эсэм болын зүгээс баярын мэндийг нь дэвшүүлж ийм гоё сэтгэлийн қандайсынақ өтсе де менің қара басымнан. За тэгээд яг энэ цаг мөчидөөс ханаас нь гинтийн бэлэг ирнэ гэж бараг төсөөлөөчгүй байсан болов уу? Бодоочгүй. За тэгээд хайртай ханыхын хувьд чамаараа маш их бахархдаг. Тэгээд миний хайр чинь их гоё ажил хийдэг. Тогооч тэр дундаа бүр Монголын ирээдүй болсон жаахан хүүхдүүдийн амттай сайхан хоолыг уралдаг, хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг хаштагт нь бас бахархаж явдаг шүү гэсэн. Одоо бидний бичлэгийг үзээд сууж байгаа баха. Хандаа хэлэх үг байна. Баярлалаа. Өчигдрөөс чив чимэг наамгүй байгаадсэн юм. Яг нэг ийм болох гэсэн наамгүй байгаадсэн юм. Баярлалаа. Хандаа хайртай шүү. Тэгээ үргэлж гоё амттай хоол хийж гэж байна. Гэж хэлээ. За тэгээд хайрын дээдийг амтлуулж аз жаргалтай амьдралыг бэлгэлдэг хамгийн гоё хоолыг хийж ханыгаан жаргаж байдаг эрхэм сайхан бүсгүй таны бас цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монголын ирээдүй болсон бяцхан зүрхнүүдийн эрүүл аюулгүй хоолыг хариуцдаг энэ сайхан албанаас мөнхөд орших болтугай тогооч таны яруу алдрыг магтанд болъё. Сайхан баярлалаа. Баярлалаа. Жаныңа салып сенің байқамаймын, сүйемін деп те сирек қайталаймын. Қасымда жүрген соң биіктігіңді де көп байқамаймын. Соқтырса да қатал күндер ызғарын, қабағыңды маған мүлде бұзбадың. Жүзікпен емес біз жүректерімізбен біргеміз жаным.